Маш олон хүмүүс өөрийгөө хайрлах гэхээр л өөртөө өндөр хувцас авах, эсвэл спад орох, салонд орох гэх мэтчлэн зүйлсээр л хязгаарладаг. Яг үнэндээ эдгээр нь бол зөвхөн өөрийгөө хайрлаж байгаа нэг хэсэг юм. Өөрийгөө хайрлах гэдэг бол маш цогц ойлголт. Өөрөөр хэлэх юм бол өөрийгөө алдаа дутагдaltaй давуу талтайгаа бүгднтэйг нь хүлээн зөвшөөрж өөрийгөө үргэлж хөгжүүлж, өөрийнхөө сайн хувилбарыг бүтээх энэ үйл явцыг өөрийгөө хайрлах гэж нэрлэж байгаа юм. Би яг одоо нэг маш үр дүнтэй нэгэн арга зааж өгье. Өглөө болгон босоод толинд хараад өөрийгөө магт. Юу чаддгийг бүгдийг өөртөө гэж толинд өөрийгөө нүд рүү харж байгаад чи бол ухаантай, чи бол хамгийн үзэсгэлэнтэй, чи бол юр бусын, чи бол дахин давтагдашгүй, чи бол хайр татам, чи бол игдүүлээ гэж өөртөө өглөө болгон 5 минутын туршид хэлэх. Үүнийг 30 хоног давтах юм бол би танд амлыг таны амьдрал хязгааргүй ихээр өөрчлөгдөнө. Яагаад гэвэл бүхэл manifestation, бүхэл одоо өөрийгөө өөрчлөх зүйлс бидний self concept буюу өөрийнхөө тухай бидний ойлголтоос хэлдэг юм а. Бид нар өөрийгөө яаж харж байна? Бид нар өөрийгөө дотроосоо яаж дүгнэж байна? Тэр зүйлийг бид нар эргэн тойрноосоо хүлээж авдаг юм байна.